За улс төрийн ач холбогдлын хувьд бол ардын намын ардчлалын төлөөх саналуудыг хуваадаг төслүүд мантайгаа нэг ууданд орсонд болж байна. Тэгээ одоо тэгээд энийг нь одоо ард түмэн мэдэх хэрэгтэй байсан. За эдийн засгийн хувьд бол өнгөрсөн оны төсөв батлагтаа нийтдээ 83 сая тонн нүүрс гаргана. $105 экспортлон. Түүнээсээ ер нь одоо гол экспорт нүүрс учраас $19 тэрбум одоо орлого олно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их найд төгрөг хүргэнэ. Тэгээд эдийн засгийн өсөлтийг 8% хүргэнэ гэж амласан гэвч өнгөрсөн онуудын муу үеийнхтэй харьцуулахад 3 сарынхтай харьцуулахад 23 онд 8%-тай байсан эдийн засгийн өсөлт 24 онд бол 7.9% болсон. Энэ оны одоо 3 дугаар сарын байдлаар бол эхний үйлрлийн байдлаар бол 2.4% өсөж одоо хэд дахин багассан байгаа. Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 3 сард $373 сая ашигтай байсан бол 25 оны эхний 3 сард $614 сая алдагдaltaй болж $1 тэрбум одоо багассан байж байгаа. 3.6 одоо тэрбум эхний төгрөгөөр. Тэгээ энэ бол одоо улам цаашаа өснө. Өөрөөр хэлбэл одоо эхний хагасчлалын байдлаар бол миний ойлгож байгаа бол $2.5 тэрбум алдагдaltaй төлбөрийн тэнцэл гарнаа. Өнгөрсөн доногт болсон хятадын нүүрс тээврийн ассоциац хурал хийгээд ерөөсө гадаадаас авдаг нүүрсээ $100 сая багасгана. Дээрээс нь 50 юанаар сайн когссон нүүрсний үнийг унгаасан байж байгаа. Энэ бол та нарт маш их том эрсдэл авчирна. Тийм учраас энэ гадаад худалдаагаа либералчлах илүү олон төрөлт болох тэр ажлыг сайн хийгээрэй гэж хэлмээр байна. За төсөв бол өнгөрсөн хэдхэн жилийн дотор дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 27-аас шууд 37% өсөж явцсан. Тэгээд нийт 64 их найд төгрөгийн хөрөнгөтэй 123 компани байгаа. Тэрний одоо орлого нь 23 их найд, зарлага нь 16 их найд, тэгээд өр нь 22 их найд. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн оролцоо 70% хүрсэн. Нөгөө сонгуул болгоноор амлаад одоо энэ хувийн хвшлээд дэмжинэ гэдэг бүр тэрний эсрэг бүр яаж л одоо хувийн хвшлийнхнийг хөөж зайлуулах уу гэдэг бизнесийг энэ булаах уу гэдэг ийм л юм явж байгаа. За 3 дугаарт нь гадаад нөхцөл байдлын асуудал байна. Бүгд найрамд Хятад улсын эдийн засгийн одоо хүндрэл, Оросын улбооны улс Украиний асуудал, Иран, Израилийн асуудал 1 минут авчдаг. За 1 минут нэмжигэй. Тэгээ энэ бүх зүйлээс шалтгаалаад жишээ нь одоо Ираны ерөнхий сайд энэ газрын тосны нэг баррел газрын тосны үн $300 төрнө гэдээ мэдгдсэн байгаа шүү дээ. Тийм учраас оны эсээр энэ шатхууны хангалт энэ чинь маш их хүндэрнэ. Тийм учраас энэ хоёр өршөлтөйгөө эвтэйхэн байх тухай. Өөрөөр урагшааны хэдхэн бар гаргаж хойноос ганцхан бараа бүтээгдэхүүн одоо оруулж ирж байна. Нефт. Тэгэхээр энэ одоо хөрштөйгөө бас нэг асуудлаа ярилцаад аятайхан урагшаа явах тэр зүйлийг хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь ганцхан хүсэлт байна. 4 компани манай нүүрсийг худалдаж авч байгаа. Юунаас гашуун сухатаар гаргаж байгаа. Тэрний 3 нь офтекийн гэрээгээр огт төлбөр төлөхгүй авч байгаа, нэг нь төлбөр төлж байгаа. Тэр 3 офтекийн гэрээг заавал ил болгороо гэж би танаас ард түмний өмнө ил болгох гэж би танаас хүсэж байна да. Энийг нээлттэй болгоно эргэлзэхгүй байна. За үг гэлээ. Одонгийн цогтөрлөг шүү. Түрүүлээд хариулчин доо баг 10 минут хариул. За ерөнхий сайд хариулт өгье. За бөхчлөөний бүрдүр жигшүүний асуултанд хариулъя. За бүрдүр жигшүүн бас төрийн оролцоог багасгах талаар төсвийн хяналтыг бий болгох талаар чухал саналууд төвшүүллээ. Төсвийн зарлага хяналтын дэд талааны даргын хувьд бас тодорхой саналуудаа өгч хамтарч ажиллахыг хүсье. Дотоодын нийт бүтээгдэхүүн дэлгэх төрийн оролцоо 70% гэдэг бол болон төлбөрийн тэнцэл алдагдал бол тийм их байгаа бол зөрүүтэй мэдээлэл өгж байгаа. Төлбөрийн тэнцэл 4-р сарын эцсийн байдлаар $491 сая алдагдaltaй байгаа. Оны эхний 5 сарын байдлаар 31.8 сая тонн
нүүрсээ экспортлсон. Өнгөрсөн оны мууийнхаар бол бараг ойролцоо 1 сая өрхөө тоноор бага тоо байгаа. Гэхдээ яг нүүрсний тоон тутамд нүүрсний үн 71.9 Америк доллар байсан бол $118-оос 39% буурсан гол энэ төсвийн тодголд нөлөөлөх хүчин зүйл үзүүлэлт болж байна. Бүр тодруулж ярих юм бол 5 дугаар сард нүүрсийн үн бараг 2 дахин унлаа. За алтны үн бол $3,429 өнөөдрийн байдлаар хүрч чадаа түүх рекордонтой хүрсэн. Гэвч алтны бор Монгол банкын тушаалсан тушаалт нодны мөнгөнийхээс бараг 2 дахин бага буюу 4 тонн орчим байна. 5 дугаар сарын эцээр 3.4 тонн байсан. Сая 4 тонн хүрчээ. Нодны мөн үед бол 7 тонн хүрч ирсэн. Жилдээ 20 тонн алт авч ирсэн. Энэ улс ийм учраас алт гурван хөтөлбөр бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд таны хэлж байгаа шиг алт гурван хөтөлбөр болон бусад томоохон төсөв хөтөлбөрүүдийг хэрэгжүүл төсвийн тодголыг таны хэлж байгаа шиг тэр төлбөрийн тэнцлийн алдагдлал $2.5 тэрбум хүрэхгүй. Бас эдийн засаг чонх үүсгэж буруу хүлээлт үүсгэхгүй тулд бас мэдээллийг үнэн бодиттой өгөх зүйтэй гэж үтсэн үднээс тодрууллаа. Гэхдээ бид төсвийн тодголыг хийгээд төсвийн зардлаа хэмж чадах юм бол инфляцид үзүүлэх төсвийн эффект болон төлбөрийн тэнцэлд учруулах дарамт буурч ер нь бид хямраллаас урьдчилан сэргийлээд зогсохгүй хямралыг боломжуулах хувилбар байгаа. Энэ зорилгоор бид төсвийн тодтол оруулж ирэх үедээ дэлгэрэнгүй танилцуулах учраас таныг хамтарч ажиллахыг хүсэж байна. Аптекийн гэрээнүүдийн талаар би сайн мэдэхгүй байна. Төсвийн тодтолын үеэр бид нар сайн судлаад танилцуулъя. За болдын жавхлан сайд дэлгэрүүлж хариулнаа сангийн сайд. За нэр дэвшигч томилогдох этгээд болдын чавхлан хариулт өгье. За бүрдэр жишүүний асуултанд нэмж хариулъя. Аптекийн хувьд бол нэмж хийгдсэн зүйлүүд байхгүй байгаа. За өмнөх онуудад хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр үргэлжилж байгаа цөөхөн гэрээнүүд байгаа. Харин сая өмнөх засгийн газрын үед хуулийн дээр бид нар дагаж оруулж биржийн хуулийн дээр оруулж ирж байсан баялаг солилцооны ийм шин эргэцсэн орчны асуудал яригадаад ингээд хурал дээрээс засгийн газар руу буцаасан байгаа. За энэ асуудал бол буцаасан хэдий ч бол бүрэн зогссон асуудал биш. За энийг дахиж сайжруулах, судлах, за их хуралтай мөн хамтарч энэ дээр одоо ажиллах, сайжруулах ийм одоо шатантай явж байгаа гэсэн үг. За ер нь яг сая бүрдэрж гишүүн макро эдийн засгийн чиг хандлага том тоонууд бол яг зөв ярьлаа. Яг зарим нэг тоонууд дээр бол зөрүүтэй мэдээлэлтэй байх шиг байна. Ерөнхий хандлагатай бол санал нийлж байна. За тэгэхээр одоо хагас хичээлээр бид нэлээд одоо дөнгүүдээ харлаа. За дараагийн хагас хичээл дараагийн